Сайн байцгаана уу? Та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Дашторжийн Сэлмүүн гэдэг. Би Монголын хамгийн анхны уг хашуулын дасгалжуулагч байна. За би энэ чиглэлээрээ Монголдо болон олон улсад дасгалжуулагч хийгээд багахан хугацааг өнгөрөөсөн байна. Та нар маань миний талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол миний Facebook, Instagram, TikTok, YouTube гэсэн сувгуудаар ороод үзэх бүрэн боломжтой. За би ингээд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулгүйгээр гол яриандаа орё гэж бодож байна. За надаар дасгалжуулагч хийгээд ингээд надаар дасгалжуулуулаад гоо гашуудтай ирсэн тэдгээр хүмүүсийнхаа би түүхийг та нартайгаа хуваалцах болно. Мэдээж тэд нар маань бүгдээрээ эдгрээд ингээд сайхан амьдарч байгаа юм хүмүүс байна. Тэгэхээр тэднэрээс зөвшөөрөл аваад би тэднийхээ түүхүүдийг цувралаар та нартайгаа ингэж хүргэж байгаа. Яагаад гэвэл бас ийм асуудалтай олон хүмүүс байгаа. Тэд нар маань яах учраа олохгүй байгааг бас би мэдэж байна. Тийм учраас тэдгээр хүмүүст бас энэ миний ярьж байгаа энэ бодит түүхүүд маань тус нэмэр болох байх гэсэн үүднээс бидгээр үйлчлүүлэгчдийнхаа түүхүүдийг тэднээс зөвшөөрөл аваад ингээд цувралаар ярьж эхэлж байгаамаа. Тэм учраас миний ярьж байгаа түүхүүд танд болон таны хажууд байгаа хүмүүст ойр дотны хүмүүст чинь тохиолдож байгаа бол тэднэртэй үзүүл шеэр хийж тэднэрийгээ бас ууг асуудлаас нь гарахт нь туслаарай гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За өнөөдрийн миний түүх болохоор Америкийн нэгдсэн улсын иргэн надаар үйлчлүүлсэн бүсгүй түүх байна. Мэдээж би тэр хүмүүсийнхаа нэрийг бол дурдахгүй байгаа. Тэр бол хувь хүний бас нууцын асуудал. Тийм учраас би түүхийдийн нэр дурдлаггүйгээр бас яриад явах болно. Эдгээр маань үнэхээр яг бодит миний үйлчлүүлэгч нартээр тулгарсан ийм бодит түүхүүд байгаа. За миний өнөөдрийн ярих Америк бүсгүйн түүх болохоор тэр маань ахтайгаа дээрээ нэг том ахтай өөрөө айлын бага охин ингээд аав ээжтэйгээ олон жил ингээд сайхан амьдарсан. За 18 нас хүрээд ингээд тустаа гарсан ах нь бас хүнтэй гэрлээ сургууль соёл гэдэг ингээд яг л хүмүүсийн амьдралын жаягаар миний үйлчлүүлэгч гэсэндээ 18 нас хүрээд сургууль соёл гэр бүлээ зохиогоод ингээд явсан байгаамаа. За ээж аав хоёр нь бол гэртээ үлдээд маш өндөр насыг наслаад ингээд сайхан амьдарсан байгаа. За гол асуудал маань юу байсан бэ гэхээр мэдээж энэ бүсгүй маань аав ээж нь бас ойрхон нас барсан байгаа. Тэгээ тэрний дараагаар энэ бүсгүй ямар ууг гашуудалтай нүүр тулгарсан бэ гэдгээ бас над дээр ирээд ойлгож аваад бас эдгэрсэн ийм бүсгүй байгаа. За энэ бүсгүй маань 3 хөөрхөн хүүхэдтэй. За ах нь бас 5 хүүхэдтэй ийм олон хүүхэдтэй болсон ийм өнөр гэр бүл байгаад байгаа. За аав ээж ах нь болохоор өөр мужид амьдардаг. Манайхаар өөр аймагт ч юм уу те. Манай миний үйлчлүүлэгч болохоор аав ээжтэйгээ нэг газар бол амьдардаг байсан байгаамаа. За тэгээд эднэр маань болохоор амралтын өдрүүдээр сардаа 1-2 удаа ч юм уу те ээж аавтайгаа уулзаж ингэж гэр бүлээрээ дотн сайхан өдрүүдийг бол өнгөрөөдөг байсан байгаа. За мэдээж нас уйгүй өндөр насыг насалсан аав ээж хоёр нь. За тэгээд хоол ундаа хийж идэх ч юм уу те ойр зурийнхаа тэр зүйлүүдийг хийж чадах чадваргүй бас болсон байгаа. Тэгэхээр настай хүмүүс учраас тэгээд охин нь бол аав ээжтэй харгалзах тэр туслах те нэг басна гэрийн үйлчлэгч маягийн те цагаар ирээл гэрийн цэвэрлж өгдөг, хоолыг хийж өгдөг тэдгээр хүмүүст бол хандаад тэр хүмүүсийг бол ээж аав руугаа ингээд илгээх хүсийн төлөөд илгээгээд ингээд тэднэрт ээж аваараа туслуулдаг байсан байгаа. Өөрөө бол ажилтай те ингээд яг хүүхдээ ингээд зохицуулаад ингээд тустай амьдарсан байгаа юм. За ингээд уулзалт нь бол сардаа 1-2 удаа те яг заримдаа аав ээж дээрээ өөрөө ганцаараа ингээд ирдэг байгаа. За аав ээж хоёр нь ээж нь ингээд аав нь төрүүлээд нас барсан байгаа. 6 сарын дараа ээж нь нас барсан байгаа юм миний үйлчлүүлэгч. За энэ бүсгүй надад юу гэж ярьсан бэ гэхээр би маш их хэцүү байна, маш их асуудалтай байна. Энэ бүсгүй гашуудал нь мэдээж аав ээжигээ алдсан нь бол энэ бүсгүүд бол маш том гашуудал байсан. За хоёр дахь зүйл нь юу байсан бэ гэхээр аав ээжтэйгээ ойр дотн байгаагүй дээ, байж чадаагүй дээ, үр хүүхдээ эмээ өвөө дээр нь аваачж өгч чадаагүй байсандаа маш их харамсаж байсан. Энэ бол бас энэ бүсгүйг амьдралынхын туршид бас нэлээд ууг асуудлаар оруулж бас над дээр ирэх хэрэг хүртлээр маш их харамслаар орчихсон байсан. Тэгэхээр энэ бүсгүй маань би аав ээжтэйгээ ойрхон байхгүй явдаа, аав ээжтэй ойрхон туслахгүй минь явдаа гэж бас
маш их харамссан. Энэ нь бол энэ бүсгүйг бол маш том уугах шуудлаар оруулсан. За энэ дээр би нэг зүйлийг хэлье. Маш соёлын ялгаа энэ дээр гарч ирдэг. Манай монголчууд бол ихэвчлэн бас аав ээжтэй айгүй тийм ойрхон байдаг те. Үр хүүхдээ авааж харуулах, өөрсдөө айлуулах ингэж айлуулах аав ээж дээрээ очиж те холилдож байхыг айгүй хүсдэг тийм хүмүүс байдаг. Америкчуудын хувьд бол ерөнхийдөө биеэд ингээд 18 хүрээл одоо бид нар биеэд дагаад явах ёстой гэсэн нэг тийм ойлголтыг ингээд суулгачихсан. Тэгэл аав ээжтэй дараа болчихгүй шиг амьдралаа аваад явах нь чухал гэсэн нэг юм зүйл угаасаа соёлын ялгаагаараа ингээд үндснийхээ ялгаагаар ингээд суугаад өгчихсөн байдаг. Тийм тэр утгаараа бас ингээд аав ээжээсээ хол ингээд ирж очих нь одоо бага байсан байна гэж би бол харж байна. Тийм учраас энэ бол нэх энэ бүсгүй бас нэг буруу биш. Угаасаа л анхнаасаа л ийм соёлын бас ийм ялгаа байгаад байгаа. За тэгээд тэр бүсгүй маань аав нь бол нас орсон. Тэгээд аав нас ороод ингээ ээжтэйгээ бас ойр дотн байгаад ингээ байж хат ээжигээ сонсоход тэр бүсгүйг ээж нь юу гэж ярьсан бай гэхээр аав чинь бол одоо ингээ өндөр насыг наслаад их сайхан байсан. Харин юу байсан бэ гэхээр ерөөсөө ач зээнэртэйгээ та нартай илүү одоо ойр байх тийм одоо хугацааг өнгөрөөх байж тээ гэж айгүйх тийм ярьсан тийм жоохон харамсалтай байсан. Гэхдээ аав ээж хоёр чинь бол аав чинь бол чамд одоо тий гомдож ахт чинь бас гомдож ингэсэн бол зүйлбэл байхгүй. Гэхдээ л одоо тий жоохон ч гэсэн хүүхдүүдтэйгээ ач зээнэртэйгээ ойрхон байх минь явдаа гэж бас бодож өөрийгөө бас жоохон буруутгаж байсан гэсэн зүйлийг бол охиндоо ярьсан байгаа. За ингэснээрээ охин нь бас ухаарсан байгаа тий. За нэрээ би бас аав ээжтэйгээ одоо тэр хүртэл охин нэгсээ ойлгохгүй л яваад исэн байна тий. Тэгээд ээж нь тэгж хэлснээс хойш бол нэрээ би бас тийх байсан байна гэд жоохон ч гэсэн тий аав нас орсны дараа ээж нь 6 сарын дараа нас орсон. Тэр 6 сарын хугацаанд бас багч гисэн охин нь одоо ойр дотн бол бас байхыг хичээсэн. Тэ ойр ойрхон ирж очиж ингэж байсан. Ах нь бас нэг тэр болгон бас ирээд байгаагүй. Гэхдээ л бас яг нэг 5 сард нэг удаа ирнэ гэдэг шиг яг нэг тиймэрхүү байдлаар бас байсан байгаа. Ээж нь яг нас орохоос өмнө 2 удаа те ингээд аавыгаа нас ороход нэг удаа ирсэн, дараа нь нэг ирсэн. Тэгээ ингээд нас орсон хойно ирсэн гэх жишээ нэ те. Тэгээ ийм одоо хол байсан. Тэгээд энэ бүсгүй ингээд аав ээжигээ алдчихад тэгээд маш том уух шуудалд ороод маш том харамслаар ороод тэг гинт ингээд аав ээжигээ алдчихад тэгээд бас нэг аав ээжигээ гомдоогод явуулсан ч юм шиг ингээд сэтгэл зүйд нь бас нөлөөлсөн байгаа. Тэгээд энэ бүсгүй над дээр ирээд энэ түүхээ яриад тэгээд мэдээж эдгэрлийг олж аваад одоо ингээд гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Тэгэхээр би энэ түүхээр юу хэлэх гэсэн бэ гэхээр бид нар аав ээжтэйгээ бас илүү ойр дотн байдаг нь бас нэг ёсондоо бас их чухал юм байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр тэднэртэй бас хань те өөр хүүхдээ аваачаад ингээд монголчууд бид нар ингээд харуулснараа бас тэднэрт илүү бас нэмэр тэр тэтгэврт гараад одоо хэрэггүй болцсон юм шиг л одоо манай Монголд бол тэр тусмаа настай хүмүүс ингээд ажилд авдаггүй шүү дээ те. Одоо бас гайгүй болоод аваад байна те. Тэгэхээр Америкт бол бас эсэргээрээ байдаг настай хүмүүс одоо дэлгүүрийн одоо те тэр карт те тэр зүйлүүдийг зөөж өгөх ч юм уу хүмүүст одоо авсан юмыг торуулж өгөх ч юм уу гих мэтчлэн айгүй тийм ажлуудыг хийгээд айгүй завгүй бас нэг бас байдаг. Гэхдээ бас нэг яг юм гэртээ суугаад ингээд миний энэ одоо ярьсан түүхэн дээр гардаг эмэгтэй ээж аав шиг байдаг хүмүүс бас олон байгаа. За тэгэхээр манай монголчууд одоо бас ингээ ойр дотн байдаг. Бид нар бас ээж аваараа орж гарч тэ өр хүүхдүүдэд харуулдаг нь бас нэг ёсондоо би их айгүй зөв юм байна, их чухал юм байна гэдгийг би бас та нартай ойлгуулж хэлэх гэсэн. Яагаад вэ гэвэл бид нар ойр дотнороо ингээ өр хүүхдээ авчичоод өөрсдөө ингээ аав ээжтэйгээ байснараа тэдний сэтгэл зүйд бас маш их гоё уур амьсгалыг бүрдүүлдэг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бид нараас мэдэрдгээс гадна аав ээж нар маань одоо тэтгэврт гараад тэгэл хөвгшөрсөн биш. Тэднэрт бас зорилгыг бид нар бас өгд юм байна. Яагаад гэвэл бид нар өнөөдөр хүүхдээ аваачид харуулснараа те жишээ нь л те өнөөдөр хүүн одоо те ач хүүн хоолоо идэхгүйгээр ингээл байх юм бол маргааш имээ санаа зовно шүү дээ. За ямар хоол хийж өгвөл те хүүхдтэй би идүүлж болох уу? Тэ өвөө нь одоо бас те хүүхдээ одоо би яаж харуул те энэ маань хоол идэж болох бол хүүхдээ илүү одоо сайн одоо тий шатар заагаад өгчээч гэдэг юм уу нэг хүүхдээ хөгжүүлээч гэдэг юм уу тий одоо бодит ингээд хүүхэд ирчихсэн одоо дэрэгдэн бас л өсөөд ээ шүү дээ тий тэр хүүхдийн бас ирээдүйн төлөө санаа зовж гин гэдэг чинь тий тэтгэврт гараад одоо тэр хүмүүсийн одоо тий настай хүмүүсийн амьдрал одоо дуусчихж байгаа юм биш цаашаа зориг шинээр бас зориг мөрөөдөлтэй болоод тэр хүмүүс маань одоо тий сайхан амьдраад энэ хорвоо дэлхийг үлдээх одоо тийм нөхцөл байдлыг бас бүрдүүлдэм байна гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр монголчуудын бид нар бас холилдоод ингээд байдаг маань бол маш том давуу тал. Тэгээ ач зээнэрээ харж байгаа эмээ өвөнөр бол бас маш сайн. Тэгээ бас зоригтой бас болдог байх нэ. Бид нар бас илүү залуужуулдаг байх нь байна. Эмээ өвөнөрийн маань тий. Тэгэхээр би та нартай энэ түүхээр бас бид нар
байгаа цаг хугацаанд би бинийгээ хайрлаж хийж байгаа зүйлүүдээ нэг нь одоо надад энэ төвөг удаад байна гэж бодлохгүйгээр би ээж аавдаа төвөг удаад байна гэж бодлохгүйгээр хоорондоо илүү дотн байх нь биднэрт илүү тийм дараагийнхаа амьдралд бид нар уй гашуудлыг тээдэггүй бас харамслыг тээхгүй байх бас маш том сэтгэлийн тийм эмчилгээ болдгиймаа гэдгийг би бас та нартай энэ одоо түүхээрээ хэлхийг хүслээ. Тийм учраас аль болох аав ээжтэйгээ ойр дотн үр хүүхдээ ойр дотн байлгаж гэр бүлийн тэр халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж бие бинийгээ уучлж хайрлаж байх тийм зүйлүүдийг бид нар амьдралдаа хийж байх юм бол хамгийн чухал одоо аз жаргалтай сайхан амьдралын төгсгөл байдгийн байна гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тийм учраас аав ээжтэйгээ ойр дотн байж бие бинийгээ хайрлаж бас уучлж байгаарай гэж би та нартай энэ түүхийг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ эмэгтэй маань одоо бас энэ зүйлүүдийг ойлгоцчихсон. Цаашдаа үр хүүхдтэй бас үлгэрлэж, дуурайлж одоо ингэж сайхан амьдарч байгаа юм бүсгүй байгаа. За ингээ өнөөдрийн бас бяцхан энэ түүх маань бас та нарт маань таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгэхээр би ингээд одоо түүхүүдийг хүмүүсийн бодит түүхүүдийг ингээд оруулаад яваад авах болно. Тэгээд та нар маань энэ сувгуудаа дагаад ингээд яваад агаарай. За та нартаа маш их баярлалаа. За дараагийн видео бичлэг хүртэл түр баяртай.